Хэлнээсээ илүү чихэн сайн ашиглаж байна. Хэл бол захиур, үг бол оч юм. Гэрэлтэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Над шиг гэрэлтэй байгаа ч гэж нар сар минь мишээд энүүн цараатаа сэтгээж гэж тэнгэр дээр минь ууж ирдэг. Дотоод сэтгэл нь зөв бол гадаад явдал нь зөв болно. Арамд эрх мөндөд үзэгчтэй. Цаг үеийн нийгэм тулгарч байгаа үйл явдал одоо тэрнээс тойрсон сэдвээр асуудлыг хөндөж ярилцдаг, цаашид яах вэ гэсэн гарцыг хамтаа хайдаг Эдэн монголчууд хэлцүүлэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За манай нэвтрүүлэг энэ удаад бол үүрэг хариуцлага гэсэн сэдвээр явагдах гэж байгаа. За бид та бүхэндээ өмнөх сэдвүүдийг одоо сануулгах зорилгоор өмнө бид нар ямар нэвтрүүлэг хийж ирснийг эргэж сануулъя. За бид өмнө нь нийслэлийг тойрсон оршуулга, түүнээс гарах үр дагавар. За мөн үзэгчдийн маань хамгийн их сонирхдаг нэмэгдсэн өртгийн алтан татвар юу? Манай тэргэж байгаа нөөтийн талар. За мөн хувьцаа, 5 толгойн хувьцаа, за тэгээд хаягдсан хүүхэд зэрэг маш олон сэдвийг одоо тойрон авч хэлэлцэж цаашид явах гэсэн гарцыг хамтдаа хайсан. За үзэгчдийн асуудал, үзэгчдийн санал сэтгэлийн дагуу бид яг хэлцүүлгээ зохион байгуулж байгаа. Тэгвэл энэ удаагийн сэдвийн хэлцүүлгийн сэдв маань үүрэг хариуцлага. За ингээд үүн дээр иргэд ямар санал бодолтой байгааг эхлээд сонирхъё. Хэлнээсээ илүү чихэн сайн ашиглаж байна. Хэл бол захиур, үг бол оч юм. Гэрэлтэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Над шиг гэрэлтэй байгаа ч гэж нар сар минь мишээд энүүн цараатаа сэтгээж гэж тэнгэр дээр минь ууж ирдэг. Дотоод сэтгэл нь зөв бол гадаад явдал нь зөв болно. Ям гарыг бүрийн 20 цаг 30 минутаас Эдэн монголчууд үүрэг хариуцсан хуулийн хэмжээ гэж байдаг. Нэгт иргэн хүн болгон хууль одоо улсын хуулийг аль болохоор 100% биш сайд болохоор бийдгүүл. Хоёрд өөрийн ухамсар хүнлэг чанар өөр юм байхгүй шүү дээ. Таны хувьд ихэд та гэр бүлийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх? Гэр бүлийн өргөн одоо би гэрийн эзний хувьд хийх ёстой юм хийж ирсэн. Хойшчин ер нь одоо хнээ хайрлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, тэдний хангамжийг одоо бүрдүүлэх ийм ажлуудыг гүйцэтгэндээ. Харин ажил одоо албан дээр ямар? Ажил дээр юу? Тэр чинь одоо би ч үйлдвэрийн хүн. Би уурхай чинь. Тэгэхээр уул дээр хамгийн чухал хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа. Хүний бүрэн бүтэн эрүүл мэнд байх. Ажил нь хоёрдугаар асуудал. Улс төрт байгаа одоо энэ улс төрчид одоо улс орныхоо өмнө ард иргэдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ? Ямар үүрэг хүлээгээд яаж ажиллах ёстой юм бэ? Одоо хуулиа зөв гаргаад, зөв батлаад тэр хууль нь тухайн нийгмийн ард түмнийх эрх ашигын үүдэн дээр яг зогссон байх ёстой. Тэгээд одоо манай энэ улс төрч блог байна. Блог сурж байгааз. Бидний үүрэг юм байна сурахал үүрэгтэй юм л да тий. Тэрийг тэгээд ухамсараа өөртөө хичээвэл тэгээд сурж байгаа нь хариуцлага хүлээж байгаа гэсэн үг юм байна да. Гэр бүлийнхээ өмнө харин ямар хариуцлага хүлээх вэ? За аав ээжийнхээ өмнө гэхээр ч одоо аав ээжийнхээ өмнө одоо эрүүл мэнд явж л одоо эсрэг мэнд явж ил аав ээжийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хэрэгтэй гэж бодчих. Санааг нь зовохгүй тэгэл амар амгалан явж байл аав ээж юм санаа амар байл тэр нь одоо үүргээ ухамсарлаа гүйцэтгэж яана гэсэн үг хэрэгтэй. Гэж л бодчих. Залуу хүнийхээ хувьд тэгвэл эх орныхоо өмнө ямар үүрэг хариуцлага? Одоо тэгэл одоо өөрийнхөө сурж байгаа мэрэгчлээ тэгээд ажилдаа амжилт бүтээл гаргаад тэгээд ямар ч салбарт тэгээд одоо өөрийнхөө хийж байгаа одоо урлаг, спорт, одоо ажил, одоо хууль зүйн одоо ингээд олон салбар шүү дээ. Энэ салбарууд тэгээд өөрийнхөө хийж чадах юмыг те хийх хэмжээндээ хийгээл тэгэл явж байгаа. Хүн бас тэгээд бас бусдаа бас хилж өгнө гэдэг чинь заа зүйднэ гэж бас үүрэг штэ тий. Хүн бас өөр хүндээ хилжиж нөгөө хүн тэр нь ойлгож авч тэр чинь бас үүргээ ухамсарлахныг шилтгаан болж өгөх хэрэгтэй. Өөрөө ингээл дор бүрнэ гэдэг би л энийг хийхээс өөр хүн хийх хэрэггүй мэрэггүй гэж бодох юм бол бас хуваач хэрэг болно штэ. Өөрийнхөө үүргийг бас бусдаа ингээ ойлгуулад би бас ингэдэг та нар ингэж болно шүү юм сайн талаас нь ярьж зөвлөж өгөөд бас энэ бас чухал юм болоо гэж бодож байна.
ээж аавдаа туслах, ээж аавыгаа хайрлах, хүнлэх. Бид нар ч одоо бүгд эх орондоо хайртай шүү дээ. Монгол улстай хайртай. Тэгэхээр чи энэ хайртай эх орныхоо өмнө бас ямар үүрэг хүлээгээд яаж суралцах хэрэгтэй юм бол чиний зүгээс юу юм? Нөгөө хаваа хайхгүй нөгөө мод эднэрээ тайхгүй байх. Түүнээс гадна чи хичээл намдаа тий? Хичээл намдаа сайн сурах. Өөрийн хариуцлага гэхээр одоо улсын их орныхаа төлөө л ажиллаж байдаг байх та. Өөр хүүхдээ сайн сайхан хүмүүж өгөх. Хүн өөрийгөө авч явах ёстой, улс орн авч явах ёстой л. Тэгж л бодож явдаг шүү дээ. Хамгийн гол нь энэ Улаанбаатар хот маань нэг сайхан байх ёстой. Хоггүй байх ёстой. Хүн болгон хогоо хаяхгүй байх ёстой. Юу л бодолтой явдаг шүү дээ. Энэ бол нэг талаасаа бидний үүрэг гэсэн. Тий, энэ талаасаа бидний үүрэг. Хамгийн гол одоо залуучуудад их юм ойлгох хэрэгтэй. Залуучууд ирнэ, зарим залуучууд бол ирнэ ёс суртах юм уу та. Бие авч явж чаддгүй. Сайхан бие сайхан авч явах хэрэгтэй. Цэвэр тэмцгэр байх хэрэгтэй. Тэгжээж улс орн хөлж штэ. Би хөлийн цэрэг хүн л дээ. Манай хэл бол гоё штэ. Хилээ хамгаална. Бүх юм чинь одоо хилээс л хамаарна штэ. Эх орноо сайхан хамгаалж явах хэрэгтэй. Эх орондоо хайртай байх хэрэгтэй. Одоо эцэг хүний хувьд бол өрх хөхтэй хүмүүжүүлэх. Гэр бүлээгээ одоо хүмүүжлээс нөхцөлөд одоо гэр бүлийн бүхэл үйл ажиллагаанд нь тэргүүн нь явж ажил одоо өнөр өтгөн сайн сайхан ийм зайлшгүй өрхтэй болж явах өрхтэй байхаа гэж бодож байна. Үүрэг хариуцлага гэж ер нь танихаар юу хэлэх вэ? Одоо үүрэг хариуцлага гэдэг нь бол хариуцлага гэдэг бол маш чухал да. Одоо ерөн хүн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хүнийг л би хариуцлагатай хүн лөө гэж ойлгож байна. Улс төрийн хувьд бол төрийн зохион энэ төрийн зохицуулалтаа зах зээлд гिचгээд төрийн чинд биеийн чөлөөдөж явууллаа шүү дээ. Төрөөс авч байгаа гарах хэмжээ байхгүй. Тийм ч төр бол энэ ард түмнийхэн ямар үүрэг классан байх хэвээр бүхэн өөргөн хөлөвт. Одоо төр би хүлээхгүй гэж ойлгодог. Илнээсээ илүү чихэн сайн ашиглаж байна. Хэл бол цахиур, үг бол оч юм. Гэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Над шиг гэрэлтэй байгаа ч гэж нар сар минь мишээл. Энэ үн цараатаа сэтгээж гэж тэнгэр дээр минь ууж ирдэг. Дотоод сэтгэл нь зөв бол гадаад явдал нь зөв болно. Ямгари бүрийн 20 цаг 30 минутаас. Монголчууд. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр бид дөнгөж сая одоо иргэдийн талаар иргэд маань үүрэг хариуцлага гэдэг үгийг ер нь юу гэж ойлгодог вэ? Хувь хүн дээрээ, гэр бүл дээрээ тэгвэл эх орныхоо өмнө хүлээс үүрэг хариуцлага гэж юу юм бэ гэдэг дээр иргэдийн одоо санал сэтгэлийг сонслоо. Ингээд би нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчтой танилцуулъя. За цагдаагийн академийн албаны бэлтгэлийн тэнхимийн зөвлөх багш доктор Хаян Гарва. За нийслэлийн 37 дугаар сургуулийн захирал, амжилттай боловсрол төрийн бас байгууллагын сургагч багш Од Мандах. За Монголын хөвлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мөнх Мандах. Дэлхийн энхийн их наадам сангийн сургууль судалгааны хэлтсийн дарга гэр бүл судлаач Буд Нэмнар оролцож байна. За ингээд 5 хүндийн өрөм төргий. Баярлалаа. За бид сая үүрэг хариуцлагын талаар сонслоо. Хүн болгон мэддэг үүрэг хариуцлага гэдэг нь биднэрт хамгийн их одоо танил байдаг. Одоо мэдээж хүн одоо сайн сурах үүрэгтэй эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг байгаа, ээж аваа өмнө хүлээсэн үүрэг байгаа, хувь хүний үүрэг гэж байгаа гэж маш их ярьдаг. Тэгвэл ер нь яг одоо би одоо багшаас эхэлж асууя л да. Үүрэг хариуцлага гэдэг ойлголтыг зүгээр одоо энгийн үгээр тодорхойлол юу юм бол онлоор нь. За боловсролын салбарт буюу багш хүний хувьд үүрэг хариуцлага гэдгийг маш энгийн үгээр хэлбэл эрх хэдэлж өөрийгөө хүлээх, өөрөөр хэлбэл эрх үүргийн хэрэгжилтийг хариуцлага гэж тооцож болох юм. Нөгөө талаас нийгмийн бүх салбарт буюу бүх давхраг одоо социал хүрээнд үүрэг гэдэг маань өөрөө хариуцлага гэдэгтэй байнга холбогдож явах. Бөгөөд эхээс төрсэн мэндэлсэн тэр цагаас эхэлж хувь хүний дагалдаж явах цорын ганц одоо нөгөө зайлшгүй байх шинж гэдгийг нэг шинжил гэж хэлмээр байна да. Тэгэхээр одоо сүүлийн үед амтай болгон ярьдаг болчихлоо хүн болгоны амнаас эрх
би тийм эрхтэй, би ийм эрхтэй. Ялангуяа 10 жилийн хүүхдүүд бол одоо багш үг хэлэхэд бол багш юу биднийг загнах эрхгүй, сургах эрхтэй. Бид нар сурах эрхтэй. За хүн болгон за би бол энэ эх орондоо амьдарч байгаа хөл би ийм эрхтэй, иргэн хүн ийм эрхтэй гэж ерөөсөө үед эрх гэдэг үг нэлээд давмгаалдаг болцсон юм уу да гэж одоо ажиглагдаж байна л да. За тэгвэл үүрэг гэдэг үгийг ер нь хүмүүс мартчихсан болоо үүрэг гэдгийг ер нь гэр бүлийн тал дээр юу гэж ойлгож болох вэ? Гэр бүл судач асууя. Тэгэхээр гэр бүл гэдэг бол иргэн хувь хүнийг одоо үүрэг хариуцлагын ухамсартай болгох хамгийн үндсэн анхдагч нэгж орчин юм байна. Тухайн улс орны ард иргэд ямар ухамсартай байна? Тэр нь тухайн улс орн дахь гэр бүлийн соёл сургам хүмүүжүүлэх үүрэг хэр зэрэг хэрэгжиж гин вэ гэдгээс бол шууд шалтгаалдаг. Энэ утгаараа бол гэр бүлийн хувьд маш чухал л да. Тэгэхээр хувь хүний хувьд гэх юм бол гэр бүлдээ хүмүүс ямар үүрэг хариуцлага эцэг нь хүлээж гин, хүүхдүүд нь тийхүү үлгэрлэн өвлөвж авч үүрэг хариуцлагын мэдрэмж нь ямар байх вэ гэдэг нь шууд одоо тийхүү шийдэгдээд явдаг. Учираас хамгийн чухал одоо тийм орчин байна. Тэр энэ дэр бол нэгсэндээ гэр бүлийн хувьд маш том тийм бодлого хэрэгтэй байдаг улс оронд. Гэтэл манай Монголд бол гэр бүлийн зохицуулах хууль ганцхан гэр бүлийн тухай хууль гэдэг нэг хууль байдаг. Тэр нь бол одоо хангалттай биш тийм. Мөн бас хэрхэн сургам хүмүүжүүлэх ёстой бас энэ тал дээр төрийн бодлого бүр байж иж одоо тухайн улс орны иргэн бүрийн тийм үүрэг хариуцлагын тухай мэдрэмж нь тийхүү бол байх нь шийдэгддэг. Харамсалтай нь манай Монгол орны нийтлэг ард түмний иргэн бүрийн одоо хувь хүний хувьд гэр бүлийнхээ өмнө хамт олонныхоо хувьд улс орныхоо хувьд хүлээж байгаа үүрэг хариуцлагын хувьд гэх юм бол үнэхээр хангалттай байна. Энэ маань манай Монгол орны гэр бүлийн хүрээнд хувь хүн иргэн хүн ямар үүрэг хариуцлагын ухамсартай хүн болж хүмүүжиж байгаа вэ гэдэг нь бол одоо шууд илэрхийлэл юм уу да гэж би боддог. За баярлалаа. За хаянгаарууг байгаас асууя. За таны бодлоор ер нь үүрэг хариуцлага гэж юу вэ? Хувь хүний үүрэг хариуцлага ямар байх ёстой вэ? Гэхдээ ер нь хариуцлага гэдэг бол их том юм л да. Ерөөсөл хүн болгонд үүрэг хариуцлага гэдэг бол байх ёстой. Төрийн хариуцлагаас болж одоо ард олонны одоо юм сууд шалтгаална. Хувь хүний одоо байна гэр бүлийн одоо юм одоо оршин тогтно. Цэрэг цагдаагийн хариуцлагаас болж тэдний хийж байгаа үйл явдалтай холбоотой байдаг. Тийм учраас хариуцлага гэдэг бол одоо маш их одоо чухал юм. Зүгээр энгийнгээр хэлэхдээ зөвхөн машин жолооч явж байгаа жолооч энд харж байгаа мөнгө хараад нэг хүн авах гэж зогсоход л ардлынх нь машин орол мөргөж байгаа бол энэ бол тэр жолоочийн хариуцлагагүй байдлаас болоод ийм болж байгаа. Энэ учраас хариуцлага бол жижигдээж томдооч бүхэмдэл байдаг. Би яагаад энийг ингэж хариуцлага гэдэг юм дээр ингэ бодоод тахтай зэрэг боддیں۔ Хариуцлага гэдэг бол энэ үүрэг хариуцлага эрх гэдэг бол их одоо өөр хоорондоо холбоотой юм гэж. Жишээлбэл одоо халахгүй дайнд Баатар болсон цэргийн үед хэн гэж вэ? Жанчив гэж холбоочин жанчив. Тэр хүн бол эх орноо хамгаалах үүрэгтэй. Тэгвэл эх орноо хамгаалах үүргийнхээ дагуу дайнд ороод эх орноо хамгаалахын тулд тэр өөрийнхөө сэтгэлээ тэнд хариуцлага гэдэг юм тэр хүний сэтгэлгээгээд үнэн сэтгэл байна шүү дээ. Тэрнээс бахан одоо гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас холбооны шугамыг амдаа зугаад хоёр гартаа холбоод бүхэл бүтэн анги тэр холбоогоор хангаж байгаа. Энэ хариуцлагыг өөрийнхөө сэтгэлээр өөрийнхөө үүргийг биелүүлээд энэ хариуцлагатаар гараад өөрөө анги давсуулах холбоо ингэж хангаж өгч байгаа. Энэ бол одоо том одоо хариуцлагууд гэж өгч байгаа. Мөн нэг жишээ хэлэхэд зүгээр одоо би зүгээр цэрэг цагдаагийн байгууллагатай холбосон энэ чиглэлээсэнд одоо яриул одоо бас би арай онцтой юм гэж бодож байна. Одон дэмт тусаа ороо гэд байхад тэнд байжсэн одоо цэрэг энэ маршны гүрэн дээр гардаг жирийн одоо цэрэг тэндээс одоо жанжит тавын дарга Провдорж гэдэг генерал гарахад таны список байхгүй нэ би гарахгүй одоо ингэ гэдэг. Гэтэл маргааш нь одоо бүү юм болж байна. Ягаад одоо жанжит тавын дарга гаргасангүй гэж. Гэтэл жанжит тавын дарга тэр хариуцлагатай хүн учраас хожим учраас энэ бол зөвөө би список өгөлгөө одоо нэрээ өгөөгүй мартцсан учраас цэрэг оруулаагүй. Цэрэг үнэхээр их хариуцлагатай одоо үүрэг гүйцэтгсэн байлаа. Тийм учраас энэ цэрэгийг бол одоо чөлөөгөр явуулах шийдэг. Тэгэхээр ерөөсөө тэр хариуцлага гэдэг юмнаас бол маш их юм тогтдог. Хариуцлагатаа би ганцхан юм боддог. Сэтгэлээс л их бий болд юм бол. Сэтгэлгээтэй байж тал хариуцлага болно. Чин сэтгэлээсээ юмд оруулж чадвал хариуцлага бий болно. Тэгээ сэтгэлгүй хуурамч, хуурсан, худлаа хийсэн, бялдуучилсан энэ бол одоо хариуцлага бол биш. Энэ бол зүгээр л одоо тийм хэлбэрдэж, аялдад, дагалдуулж ингэж байгаа юм. Тэгвэл ер нь хариуцлагын юмнаас айлгээр
өөрөхгөл албан газар тэгэл одоо цаашлах юм бол бүх одоо юмсууд бол одоо шийдэгдэж байгаа юм л да. Миний бодлоо тэгж санаж байна. За мөнх мандах хичээс асууя. За Монголын хэвлэл хүрээлэн гэдэг бол Монголын одоо сэтгүүлч, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бүгдийг хардаг, хяндаг. За мөн Монголын одоо нийгмийн дөрвөлдөг засаг гэж ярьдаг сэтгүүлчд бэлтгэдэг маш том байгууллага байгаа. Тэгвэл одоо таны бодлоор сэтгүүлч бэлтгэж байгаа юм. Сэтгүүлч хүн ямар үүрэг хариуцлагатай байх ёстой юм бэ? Нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хувийнхээ өмнө хүлээх хариуцлага, ард олонныхоо өмнө хүлээх хариуцлага. За сэтгүүлч гэдэг маань бол онцгой мэрэгжилтэй. Мэдээж хэрэг мэрэгжлийн хүн болгон тухайн мэрэгжлээрээ өөрийн гэсэн одоо үүрэг хариуцлагатай тодорхой хэмжээний ёс суртахууны одоо хэв шалгуурыг биелүүлж байх ёстой. Эмч нарч тэр, багш нарч тэр. Гэхдээ яг сэтгүүлчдийн хувьд бол нийгмийн өмнө онцгой хариуцлага хүлээдэг. Юу гэхээр сэтгүүлчид нэгэн дор маш их олон хүнд нэгэн зэрэг хүрч ажилладаг. Өөрөөр хэлбэл одоо энэ өнөөдрийн нэвтрүүлгийг бол ганц хүн үзээ сууж байгаа гэж би бодохгүй. Маш олон хүн үзэж байгаа. Энэ өнөөдрийн нэвтрүүлгээр юм уу ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж байгаа тэр мэдээлэл агуулгаар олон нийтийн санаа бодол бүрэлдэж идэг. Олон нийтийн ухамсар, ёс суртахууны хэм хэмжээнд бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөлөөлж идэг. Маш хүчтэй нөлөөлж идэг. Ялангуяа телевиз, электрон мэдээллийн хэрэгсэл бол маш их хүчтэйгээр нөлөөлж идэг. Тэгэхээр сэтгүүлчид бол маш их том зэвсэг байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ зэвсгээ ухамсартайгаар ашиглаж чадах уу, шударгаар ашиглаж чадах уу? Олон нийтэд үнэхээр яг бодиттой, тэнцвэртэй, хэрэгцээтэй, оюунлаг тийм мэдээлэл хүргэж чадаж байна уугүй юу гэдгээс өнөөдөр Монголын нийгэм, Монголын иргэд ямархуу төвшөнд хүмүүжиж, ямар ухамсартайгаар одоо үүрэг хариуцлага яаж одоо мэдэрч байна уу, яаж хүлээж авч байна уу гэдгийг нь бол бас нэлээд их хэмжээгээр хамаардаг. Тэгэхээр сэтгүүлчид бол маш их онцгой хариуцлагатай мэрэгжил. Гэхдээ хувь хүнээс бас хариуцлага одоо хувь хүн сэтгүүлч хүн хариуцлагатай байх ёстой. Үүргээ бол маш их одоо өндөр хэмжээнд ухамсарлах ёстой гэсэн ийм шаардлага тавиад байх нь бол өрөөсгөл байх. Ягаад тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн тэр одоо үүрэг хариуцлага болоод тухайн байгууллагын өөрийнх нь онцлог, өөрийнх нь тэр хараад бус байдал хэвлэл мэдээллийн салбар өөрөө одоо нийтдээ бас шударгаар хариуцлагатайгаар ажиллах тийм боломж байна уу гэд маш олон зүйлээс шалтгаалж байдаг. Тэгэхээр хувь хүний хариуцлага бол тухайн одоо нийгмийн эдийн засгийн, соёлын тэр төвшнөөс бас маш ихээр хамаарч байдаг гэдэг нь сэтгүүлчдийн үүрэг хариуцлагаас ч гэсэн бас харагдаж байгаа. За тэгвэл та өнөөдөр яг одоо эрхэлж байгаа ажлынхаа хувьд ч тэр хувь хүнийхээ хувьд ч тэр та ямар үүрэгтэй юм бэ? Бас та ямар хариуцлагыг давхар өөрч байна? За яг ажиллаж байгаа байгууллагын хувьд хашиж байгаа албан тушаалын хувьд бол хэвлэл мэдээллийн нэг талаар одоо үүргээ ухамсарсан хариуцлагатай сэтгүүл зөв хэрэгжүүлэх тийм чадвартай болохт нь бол хэвлэлийн хүрээлэн аль болох одоо нөлөөлж сургаж шаардлагатай мэдээллийг өгч ажиллах шаардлагатай байна. За нөгөө талаараа хэвлэлийн хүрээлэн жишээлбэл манай байгууллага өөрөө нийгэмд үйлчлдэг ашигын бус, төрийн бус байгууллага. Тэгэхээр манай байгууллага өөрөө бас аль нэгэн талд үйлчлэхгүйгээр сэтгүүлчдэд орчин цагийн хэрэгцээтэй тэр шаардлагатай мэдээллийг өгөхт нь бол одоо цаг үеэ олсон ажлыг зохион байгуулах юм шаардлагатай. Тэгэхээр бидний хувьд бол нэг талаараа одоо байгууллага мэрэгжлийн орчин үеийн энэ шаардлагад нийцүүлж ажилуулах, нөгөө талаар бол бас цаг үеэ мэдрэх сэтгүүлчдийн үйл ажиллагааны тэр орчин нөхцөл байдлыг мэдэрч тэр шаардлага хэрэгцээг хангаж ажиллах хэрэгцээтэй болов гэж бодож байна. Тэгэхээр маш их олон зүйл энэ бол үүрэг хариуцлага гэдэг маань бол олон зүйлээс хамаардаг, олон зүйлээс шалтгаалдаг. Зүгээр хувь хүн дээр бодоод үзсэн ч гэсэн хариуцлагатай байна гэдэг бол за хаян хэрваагийн төрөнд хэлсэн мэдээж сэтгэлээс хамаарна. Тухайн хүний сэтгэл бол маш их чухал. Гэхдээ үүний зэрэгцээ бас шудраг байх, нямбай байх, цаг барьдаг байх, одоо юу гэдгийг хэд үнэмшилтэй байх гэх мэт их олон шинж чанараас хамаарч байгаа. Маш их сэтгэлтэй одоо үнэхээр яг одоо шудраг хүн боловч цаг барьж чаддаггүй.
Өөрийнхөө үүрэг хариуцлага тэр болгон бас тодорхой ойлгодгүй тийм хүн бол бас үнэхээр байн хариуцлагатай байж чадахгүй үгүй юу? Хов хүнийг үүднээс тийм ээ. За баярлалаа. За саяхан нэг одоо би сэтгүүлч хүн бол нам бус байдаг. За тэгээд саяхан нэг одоо нэг одоо ардын нам гэж байдаг. Ардын намынхан одоо хөдөө орон нутгаар ард түмний сонсыг аяг өргөнүүлээд явсан байна лээ. Тэрэн дээр би нэг ингээд сонсож байхад тэр ардын намын ерхий нарийн бичгийн дор хөрслөг хийгддэг тэгж хэлчихсэн. За өнөөдөр бол цаг одоо хэцүү болсон байна. Гэхдээ энийг одоо бити камераар бичээрээ камера хаачих гэдэг сэтгүүлчтэй унтрааж аваад. За би ерөөсөн хүн үг хэлсэн хүн дургу болчихжээ. Үнний төлөө өсөрхдөг болжээ. Тэгээд ээж нь охиндоо үг хэлэхэ болж багш нь сурагчдаа үг хэлэхэ болж дарга нь одоо ажилчдаа захирч чадхаа байсан ийм нэгэн бидний дунд байна. Энэ дээр одоо хийх нь хүүхэд нь хүүхчиг, багш нь багш шиг биш, сурагч нь сурагч шиг биш. За улс төр нь улс төр шиг байж чадахгүй. Хаана үүрэг хариуцлага алдчихсан байна гэд. Яг энэ үг яг миний чихний хажуугаар сэртгээд өнгөрчөөсөн л да. Тэгээд би яг тэрнээс улбаалаад бодож байсан. За өнөөдөр чи бидний нийгэмд үүрэг хариуцлага гэж юу яг юу юм бэ? Үүрэг хариуцлага хүн ер нь мэддэм. Бидэж би амьд явах эрхтэй гэж хүн болгон мэддэг. Идэх хооллох одоо өмсөх зүг аав ээжийнхээ хайранд умбах тийм ээ. Төрөөс өнгө босрал авах гэд. Тэгвэл үүрэг хариуцлага гэдгийг саяны бүх ингээд хэлсэн юмнуудаас гадна хүүхдийг тэгвэл багаас нь яагаад ингээд үүрэг хариуцлаганд мэдрүүлээ сургаж болтгоо юм бэ? Үүн дээр гэр бүл болон багш одоо бүр ингээд төрсэн цагаас нь эхлээд үүрэг хариуцлагыг сургаад өгөх ямар боломж байдгийг болоо. Одоо жишээл 10 жилийн одоо 1-р ангийн хүүхдүүд ямар үүрэгтэй өөрсдөө ямар хариуцлага үүрч байгааг мэддэм болов? Одмондоо багшаасаа. Тийм. Тэгэхээр хүүхдийг ихээс төрсэн цагаас би түрүү хэлсэн байгаа хариуцлага гэдэг юм холбогдох ёстой юм. Цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр манай нийгэмдээ өөрөө хариуцлага гэдэг юм алдагдсан учраас тэр цэцэрлэгийн хүүхдээс ахуулаад эргээл хариуцлагагүй хүүхдүүд нөгөө л үргээ мэддэггүй ганцхан ирэх гэж их том дуурдаг бид сурах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр хариуцлагыг алдагдуулж байгаа хүмүүс яг юу вэ? Тэгэхээр орчинд нь өөрөө хариуцлага алдагдаад байгаа учраас одоо бид юуны төрөнд хөгжлийн гарцвал хариуцлага юм гэж ойлгох. Нөгөө талаас амжилтын үүд бол хариуцлага юм чи юм гэдэг юм уу? Энэ утгаар хариуцлага гэдгийг бас хүүхдүүдэд мэдрүүлэх ёстой гэж ерөнхий боловсролын сургуулийн хувьд бол бид нэр үзэж байгаа. Тэр утгаараа хүүхдүүдийг баг 1-р ангиас нь эхлээд наацхан багшигээ сонсдог, найзыгээ сонсдог, ангиа цэвэрлдэг, ангиа цэвэрлсэн хүүхдэд баярлалаа гэж хэлдэг. Түрүү энэ дээр хэлжсэн үг гэдэг бол оч гэж. Ямар үг ярьж гин юу гэдэг үгийг яаж тэр харилцааг ямар үгээр илэрхийлж гин гэдгээр тэр хүүхдийн хариуцлага хүртэл эхэлж байгаа учраас үг яриа, үзэл бодлол, үйл хөдлөл, бусдад туслах үйл явц, өөрөө өөртөө хандах хандлага энэ бүгдээр бол хүүхдийн хариуцлага илэрхийлж гарч ирж байгаа учраас энэ чиглэлээр нь хөгжүүлэх, энэ чиглэлээр нь төлөвшүүлэх ажлыг тусгай хөтөлбөр болгож манай сургалтын хөтөлбөрт оруулж шинэ curriculum хүртэл боловсруулагдаад хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ бас тодорхой үр дүнд хүрч байгаа. Өөрөөр хэлбэл би агуу том хүсэл мөрөөдөлтөй явбал хариуцлага өөрөө ухамсарлаа тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хариуцлагатай ажиллаж байгаа учраас хүүхэд болгоныг агуу том хүсэл мөрөөдөлтөй зориг чиглэлтэй болгож чадах юм бол аяндаа хариуцлага гэдэг маань мэдрэгдээд эхэлж байна. Тийм учраас амжилтын хөгжлийн гарцвал хариуцлага юм аа л гэж бид хүүхдүүдэд ойлгуулж байгаа да. За баярлалаа. Тэгэхээр би нэг зүйл хэлмээр байна. Нийтийн зориг гэж аливаа улсаар нь бол байх хэрэгтэй байхгүй юу? Жишээл American Dream гэдэг Америкийн одоо жишээг харж болно. Эрчилөөний орн байхгүй юу? Гэхдээ тэнд маш өндөр хариуцлагатай ард түмэн амьдардаг. Хөөхөн болоо. Маш энгийн жишээг би Америкт явж байхдаа харж ирсэн байхгүй юу? Нийтийн 0-д хүмүүс очирч байгаа байхгүй юу? Тэгтэл хажуудалд нь бас нэг 0-ийн өрөө байдаг. Эрэгтэйчүүд. Тэгэд яагаад ийш хүн орохгүй байгаа юм бэ гэж асуухад энэ яаралтай хүний 0 юм аа гэж. Энэ бол одоо юу гэдэг тэр иргэн хүний одоо ухамсарын түвшин те ямар өндөр байна нийгмийнхээ өмнө хүлээж байгаа те. Тэгээд Америкт бол 0-д ороод гарлаа гэхэд бол нийтийн 0 нь хүртэл маш цэв цэвэр. Яг тэр тухайн болгон 0-ыг хэрэглэнийгээ дараад хэрвээ бохирдуулсан бол өөрөө цэвэрлчихэд гарах тийм системтэй. Монголд бол 0-ийн соёл гэхэд үүрэг хариуцлага ямар байгаа бас илтгэх бахаа гэж хүн болгон мэдж байгаа. Аль нь байгууллагуудын 0 дээд сургууль, дунд сургуулиудын нь ямар байгаа гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа хэл та. Ингээд яагаад бид гэж юм гэдгээр харсан байхгүй юу? Тэр нь болохоор бүгд тэр хүчрхэг Америк бол нэг номерын улс байх хэвээр иргэний улс байх хэвээр гэх юм. Ингэж бүх иргэн бүрийг багаас нь тэгэж одоо тийм вижн алситын харааг бол хүн болгонд суулгасан учраас тэрнийхээ төлөө хүмүүс одоо эзний ухамсартай байж чадчих. Тэр хариуцлагатай байж чадчих. Үүргээ ухаарч чаддаг. Тэрийг хэрэгжүүлж чаддаг болсон байт юм байна гэж харж байгаа. Гэтэл манай Монголд болохоор одоо Монгол улс ирээдүйд ямар улс болох гэж байгаа юм. Тийм үү? Ийм зүйл байхгүй байгаа учраас гэр бүлүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх чиг баримжаагаа алдсан.
албан байгууллагт сургууль соёл одоо боловсролын салбарч гэдэг юм бүгд ерөөсөө яг тэр ирээдүйн Монгол улс ямар байх юм бэ? Тэрэнд оруулах миний иргэн хүний хөрөнгө оруулалт юу юм бэ? Энийг мэдэхгүй байна. Тийм учраас энийг одоо засаг залруулалт тал дээр бол ажиллах хэрэгтэй болов гэж бодож байна. Би олон улсын янз бүрийн гадаадын улсуудаар явж байхад энэ тийм л байт юм байна. Магадгүй тэгвэл манай иргэд боддtiin болов үүрэг хариуцлага гэдэг их томор ухамсаралт юм болов. За ямар ч үсэн би тэгвэл улс их орныхон сайн хүн одоо нөгөө сайн хүн гэдэг чинь ерөнхий ойлголт шүү дээ. Маш сайн сураад, сайн мэрэгчлэн болоод аав ээжийнхэн одоо ачийг хариулна. За үүрэг хариуцлага гэдэг бол маш том зүйл. Таны одоо ярьсан жишээн дээрээс одоо 0 те энгийн 0-д ороод одоо бие засах тийм одоо чадвар ч юм уу чадамж ухагдах юм бол тэр бол ерөөсөө үүрэг хариуцлага биш гэж магадгүй ойлгодог гэж магадгүй юм тийм ээ. Тэр бас нэг зүйл хэлмээр байна. Ирэх чөлөө хариуцлага хоёр гэдэг байна. Тэр сая дурж л байсан л да. Гэхдээ ирэх чөлөө гэдэг бол социализмын үед бол ирэх чөлөө байсангүй шүү дээ. Ирэх чөлөө хэзээ орсон гэхээр ардчил ялаад ардчлалын гол үзэл баримтлал байхгүй. 90 оноос хойш ирэх чөлөө гэж одоо хүн болгон өөрөө болгон цураа төлдөг болсон. Гэтэл ирэх чөлөө бол заавал хариуцлага биелүүлж ирэх чөлөө идэлдэг. Мөн ирэх чөлөөтэй байгаа хүн бол заавал хариуцлага ухамсарч явах хэрэгтэй. Энэ хоёрыг тэнцвэржүүлсэн ойлголтыг хүн бүрд байж ах юм бол тэр бол жинхэнэ хариуцлагын ухамсар, жинхэнэ эрх чөлөөний мэдрэмж юм баггүй. Гэтэл хариуцлагагүй эрх чөлөө олцохоор юу болчтой гэхээр энэ бол зовлон болчдөг юм хүнд. Ерөөс энэ амьдрал дээр байгаа зүйл практик дээр маш их олон хүмүүс мэддэг. Маш ингэж яагаад Монгол хүн болгон архиуж байна да. Би эрх чөлөөтэй учраас ардчилсан улсад амьдарч байгаа юм. Гэтэл эцсийн Монголд хамгийн их үхлийн том шалтгаан асуултын залуугаараа асуурж байгаа хүмүүсийн шалтгаан архиталт байгаа байхгүй. Илэггүй болж, зүр судасны өвчин гээл одоо бүгд тийм тоожуулаад тийм ээ. Тэр хүн амьдрах эрх чөлөөг алдсан байгаа байхгүй. Нэгсэндээ хариуцлага ухамсарлахгүй. Гэх мэтчлэн одоо урдад бол олон жишээ байна тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр эцэг эхчүүд маань бас анхаарах хэрэгтэй. Багаас нь эхлээд хүүхдийг хариуцлагын мэдрэмжийг нь эрх чөлөөтэй хамттан ийм баланслсан те хүмүүжүүлвэл их сайн шүү гэдгийг бол бас дахин хэд их таатай. За баярлалаа. За би хаян гаруугаас асуумар санагдчихлаа. За сая социализмын үе гэж яригадаад ирчлээ. За тэгвэл бидний одоо өнгөрсөн үеэ бид нэр одоо гар буугаар бодол ирээдүйд чамрын их үе рүү их буугаар бодно шүү гэж ярьдаг л да. Гэхдээ тэгвэл бидний нэрлээд байдаг социализм тэр үед хүмүүсийн хувь хүний үүрэг хариуцлага, албан байгууллагын үүрэг хариуцлага ер нь ямар түвшинд байсан юм бэ? Социализм үед үү? Ер нь социализмын үед яг би боддیں۔ Хүн болгонд одоо аавд хүүхдэд аав байжээ. Хүн болгоны хүүхдэд үгээ хэлж чаддаг байж. Хайрладаг байж. Багш нь багш шиг байж. Тодорхой хэмжээнд хариуцлагатай байж. Би яагаад энэ социализмын хариуцлагуудыг зөвхөн юугаар бодоод гэхээр би зөвхөн спортын жишээнээр авч үзье дээ. Жишээлбэл одоо спортын уралдаан тэмцээн энтер болоод дэлхийн авраг энтер болоод ирэхдээ манай дэдэтлийн дарга нар бол эрэгтэй, үүрэгтэй, мэдлэлтэй, хариуцлагатай болж тэрийг одоо тийм нэг зүгээр нь бядуулчлалын жагмаар ашигладаг юм уу би боддیں۔ Социализмын үед авраг хадбаатар гэж байлаа. Олимпийн авраг арддаг гэж байлаа. Олимпийн авраг арддаг гэдэг хүн бол баг төслөг зүгээд салан дарах гэж явж байсан. Хадбаатар гэхэд ахлах цолтой мөн одоо аврагаа хийгээд ингээд явж байсан. Би тэр үед боддог байхгүй. Тухайн үеийн генералууд нь ямар их тийм зарчимтай, ёс суртахуунтай юм байсан юм бэ? Тэр улсуудыг ингэгээгүй яг л байдаг юм. Гэтэл зэрэг манайх одоо жинхэнэ байхдаа цэрэг цагдаа онцгой байдлынхаа тэр цол нүдээ одоо онигтл явж шүдэ шар утал хилээ манддаг зэрэг эднэрийг хариуцахгүйгээр зүгээр л тэмцээн уралд явсан хэдэн одоо бүх барилсан бөхчүүд тэмцээн уралданд явсан олимпиад төрүүлсэн улсууд очоод зүгээр л нэг бялдуучлалын зэмээр шагнал урамшил өгөөд ингээл хариуцлах байгаад өөрөөсөө албан тушаал алдлах цолоо ашиглаад ингээл одоо нөгөөдөл чинь зүгээр нэг тийм үнгүй юмсууд хэрэглээл байхгүй юу? Манай багш хэлдэг байсан. Үнгүй юм хичээж үнгүй байдаг. Өдөр чинь зүгээр үнгүй худалдаад авчиж байгаа байхгүй. Социализмын үед тийм юм байгаагүй байсан. Ерөөсөө улсын хөлийг манж байгаа хилчин цэрэг гэх чинь тэнд нэг хилийн тэн дээр нэг адууны хомоод байсан ч гэсэн нэг хог байсан ч гэсэн хүний нутаг хүүтэн энэ миний юм шүү гэж хайрлаа хамгаалж байсан. Тэрний тэрэнд өдөр шөнөгүй манжаасан цэргийн авах ёстой цолыг л зүгээр жирийн байж байгаа улсуудад ингэхээр хариуцлага бол алдагдаад байгаа байхгүй юу? Нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал юу гэхээр зэрэг би энэ хариуцлагыг бодд юм. Мөн социализмын Оросд намайг сурж хаад Баабашгийн нэрнжид хэдийн цэргийн дээд сургуульд Дамаск отрядлоо одоо хятадууд дайраад бүх дарга нар нь алгадахад тэнд байсан алхах төрөвч одоо Бабаскэ гэдэг 30 минут улсын хөлийг одоо хамгаалаад дараагийн одоо хүч хэртэл хамгаалсан. Тэрний төлөө баатар өгчсэн.
Баатар өгөөд Баабушкины нэрмжит хөлийн зэргийн дээр сураад ороход тэр бага төслөг цолтой мань хүн одоо курс төгсөөд тэгээд дараа нь одоо авчирсан. Тэгэхээр тэр үеийн хариуцлага бидэнд хэрэгцээтэй байхгүй. Хүнийг дэндүү ингэж одоо ингэж дээш нь явуулж ингэх бол хэрэг. Би яг үндсэндээ одоо хэлээд болоход социализмын үед бол дээрээ доороо яг нь сайн муу юмсууд байсан. Гэхдээ хууль биелэгддэг байсан. Одоо ерөөсөд хуульгүй Монгол болцсон байна шүү дээ. Яг л одоо миний бодлоод хуульгүй Монголд хариуцлага яа тооцсон юм бэ? Дээрээ бол хуульгүй, дооцтой бол хуультай. Ямар нэгэн хэрэг мэрэг энэ төр хийх юм бол дандаа хүн болоод одоо хүн хайж явдаг. За ингэх юм бол одоо энийг аргалаад өгчих арга байна. Одоо тэгвэл яачгүй данд танилтал хайна. Ингээд хариуцлага нь юу ч хөө болцсон учраас бол бидэнд бол энэ одоо үнэхээр харамсалтай юм гэж санаж байгаа. Бид хариуцлагыг эхлэх юм бол дээрээс нь эхлэх хэрэгтэй шүү дээ. Энэ гэр орон ямар байх нь бол ааваас шалтгаалж байна шүү дээ. Энэ улс ямар байх нь бол эзэмгээс шалтгаалж шүү дээ. Энэ төр ямар байх нь тэр төрд байгаа улсуудаас шалтгаалж шүү дээ. Төрд байгаа улсууд нь ямар ч хариуцлага тоодохгүй өөрсдөө хууль мөлөө яадаггүй хинтч одоо мэдхгүй эрх мэдэлтэй юу ч үйлчилдэггүй тэгээд аман яраагаар аимшигтай гоё хуурч чаддаг юм хариуцлага гэж байхгүй. За тэр болохгүй ч болно тэгж байгаа нэг тийм л юм болондоо тэгчэндээ гээд хин ингэж хуурдаг нөгөөд нь хуурдагтаа суудсан ийм л байна шүү. Тэгээд дээр нь энэ сонгуулийн тогтолцоо гэж одоо яг үннийг хариуцлага гэж авах юм алга шүү. Тэгэхээр бид нар яг аав нас сурвал хүүхэд нь сонгогддог, нөхөр нас сурвал авгаан сонгогддог, ах нас сурвал дүүн сонгогддог. Одоо тэгээ бэлгэлийн маягаар ордог. Тэндээс гарсан улсууд нь одоо эсвэл одоо ямар нэгэн агентлагийн дарга гэдэг эсвэл сайд хийдэг, эсвэл хийдэг. Тэгээд дундаа ингээд хуваалцдаг. Тэгээд би үлээс энэ Монголын төрийг бол ойлгохгүй. Монголын энэ байж байгаа хариуцлагын тогтоо Монголын төртэй холбоотой. Монголын төрийн одоо энэ байж байгаа сайд нар ямар ч их мэдлэлтэй, ямар ч их цагтай, ямар ч их тийм одоо тун ачаал таа тийм их хурлын гишүүн сайд тэгээд болоогүй нэг холбооны дарга ерөнхий сумын юуны дарга гэдэг хар мянган юмтай. Тэгээд бүгд нь одоо тэрийг бариад явдаг. Тийм гэж ер нь байж болохгүй шүү. За баярлалаа. Тодорхой ингээд награмстай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би бас сая таны хэлсэндээ санал нийлж байна. Гэхдээ төрийг бүрдүүлж байгаа адилхан шалтгаалдаг байхгүй. Айл ямар байх нь өрх гэрийн хүнээс шалтгаалдаг. Төр ямар байх нь бол төрийн дээдсээс л хамаарч байгаа шүү. За баярлалаа. Тэгвэл бид төр ямар байх нь төрийн дээдс хүнээс шалтгаалдаг. Өөрөг хариуцлага гэдэг дээрээсээ хайна гэвэл эргүүлээ төр гэдэг бүрдүүлж байгаа хүмүүсүүдийг бид нар өөрсдөө сонгочдог. Яагаад бид нар тэгвэл тэр эргүүлээ тэднэрт бид нар хариуцлага тооцож чаддаггүй юм бэ? Яагаад бид нар одоо хариуцлагатай хандаад тэр төр сонгогч байгаа хүмүүслийг өөрсдийнхэн үүрэг хариуцлага ухамсарлаад өөр хүмүүсийг сонгочих болдог юм болоо. Би бас нөгөө талаас нь бодож байна л тоо. Юу гэхээр төр маань дээд дарга нар маань ч гэдэг юм хариуцлагагүй байгаагаас гэдгээс илүү хувь хүн болгон буюу би өөрөө ер нь ямар вэ гэдэг дээрээс бас хариуцлагыг бас ярих нь зүйтэй гэж боддог. Социализмын үед бол хувь хүн болгон өөрийнхөө хариуцлагыг тооцдог байж, өөрөө өөрийгөө мэдэрдэг байж, би хариуцлагагүй хандлаа гэдэг байж. Өнөөдөр бол харин эннээс болоод, тэрнээс болоод, тэндээс болоод ийм алдаа гарлаа. Би яасан бэ гэдгийг ерөөсөө эргцүүлж бодохгүй. Тэр эргцүүл гэдэг нь би бас дутагдаад идэм болов. Тэгэхээр хувь хүний хариуцлагаас тэр одоо гэр бүлийн, тэр нийгмийн, тэр хамт олонны магадгүй тэр улс орны хариуцлага шалтгааллах учраас би хувь хүн болгонд хариуцлага бодоосай л гэж бодож байна. Нийслэлийн 37 дугаар сургуулийг захирал. Тэгэхээр мэдээж тэр сургуулийн дотоод ажилчид, тэнд ажиллаж байгаа албан хаагчид тийм ээ. Тэр олон сурч байгаа мянган хүүхдүүдийн одоо бүх юм тантай холбоотой гэсэн. Та тэгвэл өрх гэрийнхэн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм? За мөн ажил холбоотой сургуулийнхаа өмнө ямар үүрэгтэй бас ямар хариуцлага хүлээдэг юм? Эмэгтэй хүний хувьд, их хүний хувьд гэр бүлд агуу том гайхамшигтай хариуцлагатай. Жишээлбэл хань ижлээ асрах, хайрлах, хүндлэх, за гэр бүлээ авч байгаа хүүхдүүдэд боловсролт нь одоо анхаарч хандах, тэгээ зөв сайн хүн болгоход л их хүнийхээ нөгөө талаас багш хүнийхээ үүргийг гүйцэтгэж байна. Энэ дээр алдснаас болоод манай эцэг эхчүүд ялангуяа би өнөөдөр сургуулийг удирдах яваа хүний хувьд хүүхдүүдийн төлөвшил, хүүхдүүдийн хариуцлагагүй байдал нь гэр бүл буюу эцэг эхээс бас нэлээд шалтгаалж байна. Гэртээ өнөөдөр сургуультай явж чадахгүй байгаа хүүхдүүд байна. Өглөө нь бид нар яваад очиход ээж аав нь гэртээ арх уугаад унтчихсан. Хүүхэд нь гадаа цоочтой. Сургуультай явж чадахгүй байна. Энд тэгвэл бид гэр бүлийн хариуцлага гэхүү, хувь хүүхдийн хариуцлага гэхүү хүнд байдалд их ордог юм. Тийм учраас үнэхээр тэр эцэг эхийн хариуцлага гэдэг энэ асуудлыг бүр тодорхой эргэцүүн одоо тэр тогтолцоог нь бүр нарийн болгож өгөх асуудал хүртэл гэр бүлийн хуулиндаа юм уу боловсролын хуулиндаа нарийн тодорхой зааж өгөхгүй бол сургуулийн захирал хүүхдээ хүмүүжүүлсэнгүүгээд тэр эцэг эхийг яах ч ирэх байхгүй. Яах ямар ч арга байх. Тэднийг нэг өөрчлөхийн төлөө өдөр болгон лекц уншин ярина хөөрнө. Тэгвэл одоо өнөөдрийн тогтолцоонд өгшөө ямар арга байдгийг тэрийг л бид нар бас тэр гарцыг хайх ёстой. Тэгээд хувь хүнийхээ байгууллага удирдах байгаа хүний хувьд сургуулийн амжилт өөрөө миний хувь хүнийхээ хувьд энэ байгууллага хөгжих үү, амжилттай байх уу гэдэг бол надаас шалтгаална гэж хүн болгон бодоосай. Хүн болгон л бодож байгаа бол аяндаа тэр сургууль дээр хариуцлага ярих юм байхгүй.
Хувь хүн болгон л хариуцлагатай байхын төлөө явж байгаа. Тийм зорилго чиглэлтэй явж байгаа учраас сахилга хариуцлагыг дээшлүүлэх сарын аян, сахилга хариуцлагын жилч гэдэг юм уу ингээд ах шаардлага байна. Хувь хүн болгон хариуцлагатай бай. Айл өрх бол өглөө босоход хүүхдүүдээрээ цэвэрлүүлсэн гудамжийг маргааш өглөө босоход нийл хог болгочихсон байна. Тэгээ тэр гэр бүлийн хариуцлага тэнд одоо өрхүүдийн хариуцлага үнэхээр болохгүй байгаа. Тэр энэ дээр би одоо тэр төрн болохгүй байгаагаас одоо гадаа айл хогоо хайчлаа гэж хэлэхгүй. Хувь хүн л болохгүй байна. Хувь хүнээс л шалтгаалж байгаа гэж би хэлдэг. За гэхдээ нэг үүрэг хариуцлага гэдэг юм уу салгаж ярмаар санагдаад байгаа. Яг ингээ яриан донд бодоод байхад яг уялдаатай ойлголтоо үүрэг хариуцлага хоёр бол гэхдээ нэг утга агуулгыг илэрхийлэхгүй байх гэж бодоод байгаа. Үүрэг гэдэг маань болохоор тодорхой үйлдэлийг одоо ухамсарлах төвшин ямар нэгэн үйлдэл хийх ёстой одоо түүнийг ухамсарлаж байгаа төвшин. Гэтэл тэр үүргээ тухайн хүн одоо биелүүлээгүй тохиолдолд хариуцлагын тогтолцоо байхгүй байх тохиолдолд тэр үүргийг ухамсарлах явдалч бас улам багасаад байгаа юм гэж ойлгоод байна. Хариуцлагыг яаж тооцох вэ? Одоо төрийн төвшөнд бол эрх зүйн хариуцлага тийм ээ. За ёс суртахууны төвшөнд бас хариуцлага тооцох ямар нэгэн арга хэмжээ байж л байгаа бах. Ямар ч тохиолдолд одоо жишээлбэл ээж аав нар нь хүүхдүүдэд хүмүүжүүлэхгүй байгаа, хүмүүжүүлж чадахгүй байгаа. Одоо төрийн эрх баригчид, улс төрчид үүргээ биелүүлэхгүй байгаагийн төлөө өөрийнхөө одоо хийх ёстой тэр ажлыг хийхгүй байгаагийн төлөө тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Тэр хариуцлагын тогтолцоо айл төвшин өөр тухайн төвшөндөө байхгүй байх тохиолдолд, доголдож явах тохиолдолд үүрэг гэдэг юм чи үндсэндээ одоо байхгүй болоод доголдоод эхэлж байна гэж тэгж бол би ойлгож байна. Тэгэхээр энэ үүрэг гэдэг маань юунаас үүсэж ийн вэхээр бусдын эрхийг хүндэтгэх тэр чадвар тийм ээ. Бусдын эрх хэрэгжүүлэн шууд. Тэр ер нь би дээрээс хойш хэлээд байна. Саянаас хойш ер нь альва юм заавал зориг чиглэл байж ээж тэндээс заавал ухамсар гарч ирдэг. Үүргээ биелүүлэх. Хүн болгон ороод дэлхий дээр янз бүрийн үүрэгтэй төрдөг. Тэгээ тэрийгээд хүн хэрэгжүүлэхийн тулд зориг байж ах хэвээр. Тодорхой тийм явах зам нь тодорхой байх хэвээр байхгүй. Тэгээ зоригт хүрэхэн тодорхой байх хэвээр. Тэгэх юм бол тэр хүнээс хамаачлах гарч ирнэ. Тэр үүргийнхээ төлөө нөө тэмцэж эхлэн чармаалт явагдана. Тэгээ эцэстээ тэрийг гүйцэтгэж явах хэвээр. Ерөөсөө л сая манай хайн гэр байх ярьсан шүү дээ. Социализм үед бол үүрэг маш өндөр байсан. Тэр дарга одоо нарын тухай тий. Гэтэл яагаад тийм байсан гэхээр 2012 онд коммунизмын бүрэн төгс ялтыг хийнэ гэсэн том зорилготой байсан байхгүй. Тийм учраас бүх нийгмийн давхар ажил ямар бүтэц байна бүгдэнд нь үүрэг хариуцлага тодорхой. Тэрний хөдлөө завтай хүн гэж байхгүй. Тэгээд тэрний хөдлөө тэмцэж байсан. Давуу тал нь тэр. Гэтэл өнөөдөр болохоор зорилго маань тодорхой биш болчиход байна монголчуудын. Монгол орны эх орн бидний ирээдүйн хөгжил цэцгэлтийн манлай хаана байх юм бэ? Монгол хүн эцэст ямар дэлхийд одоо гэтэл монголчууд өнөөдөр дэлхийд гайхуулж байгаа л да. Монголчууд хэрвээ цөөхөн гэдэг монгол хүн дэлхийд одоо шуугуулж штэ одоо тий. Одоо асашөрөө аврагыг тэр хүн ямар их үүрэг хариуцлагын өндөр мэдрэмжтэй байж ээж тэр өндөр оргилд хүрсэн юм бэ? Тийм ээ? Амун одоо тэр Microsoft одоо том программын том удирдлагын Монгол залуучууд одоо гайхуулж байна тий. Маш олон том корпорациудад Монгол залуучууд тэд нар бол монголчууд хэрэг үүрэг хариуцлага биелүүлэх юм бол ямар төвшөнд хүрч бас энэ дэлхийг хэрхэн удирдах боломжтойгоо ямар бүр Америкаас гайхамштай улс үндэстэн байгуулах боломжтой байгаа юм шүү гэдгийг бол харуулж байгаа том жишээнүүд амьд бүлгээр загварууд. Тэгээ бид нар одоо бахархдаг шүү дээ. Одоо Олимпи 2 аваргаараа тэр хоёр хүмүүс ерөөдөө тамирчин гэдэг хүнийхээ хувьд ямар гайхамштай үүргээ биелүүлсэн юм бэ те. Ингээд нийгмийн шинжилгээ ухаанд бол ярьдаг л да. Янз бүрийн үүргийг хүн өдөр болгон өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж яадаг гэж ярьд. Тэгээд одоо үүргүүдийн цуглуулга байдаг хүн бол. Зарим хүмүүс жишээ та өнөөдөр өдөр за. Тэгээд зарим хүмүүс эрдэмтэн хүн багш. Тэгээд би эрдэмтэн гэж сургууль дээр эрдэмтэн байж байгаа гараад автобусанд эрдэмтэн гэртээс ч бол эрдэмтэн. Ингээд бахаар тэр хүний гэр бүлийн амьдрал одоо ингээд тэ нэр хүнд ч юм уу гэдэг хүн олон нийтэд харилцааных нь хувьд харилцаанд нь том асуудал гарч ирдэг. Ясандаа үүргээс өөрөөр шилж чадахгүй. Багш хүн эрдэмтэн хүн байлаа гэхэд гэртээ очиод явах нь эцэг юм уу эсвэл ихийнхээ үрийг үүсгэж явах хэрэгтэй байхгүй эсвэл эхнэрийнхээ нөхрийнхээ үрийг үүсгэх. Гэтэл тэгж чаддгүй зарим хүмүүс. Цэргийн хүмүүсийн гэр бүлд одоо том асуудал гарч ирж байгаа. Яасан гэхээр цэрэг л байхад гэртээ очиод бас цэргийнхээ нөгөө даргаа хийгээд иймэрхүү том асуудал бас байдаг. Тэгээд цэргийн хүний хүүхдүүд нь бас яг л аав шиг тийм одоо цэрэг одоо ийм дүрм журм баригдсан тийм. Тэрнээс болж залуу гэр бүлүүдийн хооронд үүсэж асуудал ч гэсэн
манай үйлчлүүлэгчийн дунд бол гарч ил байсан л та. Тэгэхээр ер нь бол олон янзын үүргийг хүн хувирч чаддаг чадвартай одоо тийм уян хатан чадвартай байх хэрэгтэй. Орчин үеийн ялангуяа хөгжиж байгаа технологийн эр үед бол тийм Монгол хүн иргэн бүр янз бүрийн үүргийг өдөр болгон хүлээж байгаа шүү. Тийм учраас тэрэнд ингээд хувиран орж ингэж байгаа хүмүүс өнөөгийн нэгэнд амжилттай амьдрах болно. За тэгвэл өнөөдөр та өнөөдөр ямар үүрэг хүлээгээд явж байна? Өнөөдөр өглөө босноос эхлээд босоод би чинь одоо гэрийн эзний үүрэг хүлээн тийм үү? Эцэг хүний үүрэг тийм үү? Тэгээл автобусанд гараад зорчихдоо би автобусын зорчигч болно шүү дээ. Зорчигчийнхаа үүргийг хүлээж байгаа шүү дээ. Гэтэл тэнд очиод би одоо гэрийн эзэн гэж ахиал явж байгаа юм болохгүй тэнд харилцааны том асуудал үүснэ. Ингээл дараа нь би одоо ажил дээр очивол ажлынхаа одоо тийм байгууллагын удирдагч гэх мэтчлэн хэзээхэд багаа яаж бүрдүүлэх, зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагааг хангах гэх мэтчлэн ингээл одоо энд ирлээ одоо энд бол бас миний нийгмийн бас иргэн хүний нэгэн том үүрэг болсон гэж өгч байна гэж бодож байна. Телевизийн одоо нэвтрүүлэгт оролцсноор олон нийтийн ард түмнийхээ өмнө тийм ээ зөв зүйлийг ярьж чиглүүлэх мөн бас ухааруулах цөмөргийг уриалах бас юм үүргийг гүйцэтгэж байгаа болов гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бидний нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгчтэй одоо дотроо нэгийг тунгаан бодож суугаа гэдэгт би итгэж байна. За хувь хүний үүрэг болон хувь хүний хариуцлага гэж юу юм? За та бүхэн эдгээр зочдын маань ярианаас одоо яг дотроо нэг бодож. За би тэгвэл өнөөдөр чи гэртээ хэн билээ, сургууль дээрээ хэн билээ, ажил албан дээрээ юу билээ? Хэрвээ би өнөөдөр эрхэлсэн ажил гэр бүлийнхээ өмнө тодорхой хэмжээгээр үүрэг хүлээсэн бол тэр мэдээж ажилтаа хариуцлагатай хандна. За хариуцлагатай хандаж чадсан бол одоо зөвхөн дээдс төр гихгүйгээр өөрсдийнхөө хүрээнд хариуцлагатай хандаад эхлүүл хүссэн хүсээгүй бид нар хариуцлагатай хандсан юм чинь ямар нэгэн сонголт хийхдээ хүртэл бид нар хариуцлагаар хандна. За одоо улсын хурлын гишүүн 76 гишүүн гэж ярьдаг. Тэгвэл бид нар 76 гишүүнийг сонгохдоо хүртэл хэрвээ бид нь үүргээ биелүүлээд иргэн хүнийхээ үүргийг биелүүлээд хариуцлагатай хандаад байсан бол за энэ хүн чинь ийм хүн шүү, ийм мэдлэгтэй хүн. За энэ хүнийг сонгол магадгүй одоо манай улсын орны ирээдүйд хөгжилтэй байж магадгүй гэсэн одоо бодлоор ч юм уу таамгаар ч юм уу тухайн хүнийг одоо сонгох байсан баг тий. Тэгэхээр та одоо яг одоо миний үүрэг хариуцлага юм мэдээж насны олон шатны төлөөлөл биднийг үзэж байгаа. Тэгвэл бяцхан одоо сурагч 10 жилийн сурагч та ч гэсэн амралтаараа энэ нэвтрүүлгийг үзэн сууж байхдаа за би тэгвэл мэдээж сайн сурах үүрэгтэй. Тэрний хажуугаар миний хариуцлага юу юм бэ? Би годамжинд чихрийнхаа цасыг хаяад явах уу? За орцоор гарахдаа одоо нэг өндөр настай эмээ шатаар өгсөд явж байгаад би түшээд гарах уу түлхээд ингээд гүгээд гарах уу гадаа хүүхдүүд дуудаад байхад гэдэг хүртэл ухамсарлаж суугаа гэдэгт би бас итгэж байна л да. За тэгээ хаян гараагаа яриагаа өргөжлүүлье. За тэгвэл одоо бид нар үүрэг хариуцлагын төвшинг үүргийг иргэн хүнийхээ үүргийг өндөржүүлэхийн тулд хариуцлага ухамсарлахын тулд тухайн иргэн хүн өөрөөсөө яаж эхлэх ёстой юм бэ? Юу одоо биелүүлж эхлэх ёстой юм л. Одоо тэнд жишээлбэл боднимгаа зорилго тавих хэрэгтэй гэж. Тэгвэл таны хувьд би ерөөсөө яг нэг үүрэг хариуцлагаар бисаа бодож сууж юм л да. Яг энэ бол их том сэдв, харин их том юм л да. Энэ төрийн зөв бодлогын доор хувь хүний тэр уламжлалаас одоо бүр тодорхой тэр уламжлалуугаа бид орж иж багаас нь Японд бол одоо яг нэг тийм уламжлагдсан нэг тийм уламжлал байна л да. Гарцааг одоо тэр Япон хүн одоо нэг иймийг хийжээ цаашаа ингэжээ цаашаа ухамсарладаг гэдэг ингэсэн. А би бол миний худалдагтай зэрэг би боддtiin. Бид ер нь дэндүү хэрэгтэй болоод өөрийгөө хариуцлага мартцсан болоод би толгойдор бодд юм л да. Ямар нэгэн одоо зүгээр одоо жижигхэн хүүхдчээ том хүнчээ тэрнийг ингээд танихад тодорхой хэмжээний оюунд нэм захаас нь бие бэлтэрд нь тэм нагруус өгчөө таньдаг. Би энэ цэрэг надад их орондоо үнэнчөөгүй юу гэдгийг би тэр хүнд нь бидэн нагруус өгчөөд тэр залтай байна уу, жалжингүй байна уу, үгүй байна уу гэдгийг үздэг. Тийм тэрүүнтэй ижилхэн бүх хүнд бол тийм биетэн тийм ачаалал өгч явах хэрэгтэй болов. Тодорхой хэмжээнд Монголын ирчүүд гэхэд цэргээр дамжих хэрэгтэй болов. Монголын эмэгтэйчүүд яг тэр одоо эмэгтэйлэг байхдаа гэрийн одоо Монгол ямар уламжлалтай юм тэр сайхан ямар дамжиж явах хэрэгтэй болов. Тэгээ тийм сайхан дамжсан юм чи хүнд сэтгэл гоё үлдээд юм байл л. Жишээлбэл Монголын хэл дээр ихэд бол дуу орж ирдэг. Монголын ихийг харахад гоё дуу орж ирдэг. Тэгтэл зүгээр нэг тийм хариуцлагагүй нэг тиймэрхүү юм л хэвээр нэг тийм байдал нэг юм өөрсдөлт тийм зигзаг ингээд болоод ингээд явжт юм байна санаад. Тэгэхдээ энэ дээр миний хамгийн гол гэдэгт энэ дээр бол хүн болгонд өөрийн гэсэн үүрэг хариуцлага гоё одоо уламжлсан байх хэрэгтэй юм шиг. Миний одоо эмгэлж явдаг юм ингээд машинтай явж байхад за ингээд машин бүр игнээд ингээд төгжрөнд орцсон явж байхад энтэй талаас нь шууд машин хажуугаар нь дайрч ороод аржуугад нь ороод тэгээд явчихдаг байхгүй юу? Тэр машин бол цагдаа харж байна зүгээр гаргаал явуулчихдаг. Нөгөө зогсож байгаа жинхэнэ яваад нарийн явж байгаа машин дотор төгжрийн дорсол явдаг.
Ийм жижигхэн юмнаас л бид эхэлжээж цаашаа өөрийнхөө хариуцлагыг хүлээхгүй бол яах юм бэ? Бид өөрсдөө сайхан сэтгэлтэй явах хэрэгтэй. Хүн болгонд өөрийнхөө сэтгэлийн тойлыг нээж өгдөг байх хэрэгтэй. Тэгжээж эн чинь цаашаа явна штэ. 10,000 давтах хэрэгцээтэй байна. Хуваа бодохгүй байх хэрэгцээтэй байна. Мөнгөнд орохгүй байхгүй байна. Ийм ч ихэд мөнгө авчаад мөнгө авсан хүнтэй апрес гэж өгчөөд мөнгө авах хүндээ дутуу хийгдэг юм уу? Тим сэтгэлгээд орчих юм бол цагдаа их тэгэх юм бол энэ үүрэг хариуцлага явж байхгүй. Ганцхан от төвшин сэтгэлээс хандаад дээд цоотоо авч чаддаг ингэх юм бол энэ үүрэг хариуцлага миний хувьд бол одоо их зүгээр юм бол би ер нь эцсийн ингээд бодоод багтлаад энэ үүрэгтэй хариуцлагатай эрхтэй байна гэдэг чинь хувь хүний төлөвшил сэтгэлээс л хамаардаг юм байна. Их хүнч бай, эцэг хүнч бай, жоохон хүүхэд ч, том хүнч, хулгайч, хорол сүйтгэгч бай. Тэнд бол тийм үү сэтгэлгээд байх хэрэгтэй байна. Хүнээс гоё энерги ялгарч явах хэрэгтэй байна. Тэр энергийн хүчээр одоо ямиг одоо бий болгож явах хэрэгтэй мэй гэж би ингэж боддог. Би ингээд энэ дээр яг ингээд өөр хариуцлага хийхэд зөв төлөвшөлттэй явсан тамирчин хүртэл эсрэг одоо хүний яалахад амархан байдаг. Тийм учраас энэ дээр зөв төлөвшил, зөв бэлтгэл, зөв суурьшил, зөв нухлалт одоо тийм юм байна. Бидэнд үг дааж өгүүлбэр сонсдог үйлдэл хөрөнгө хийдэг улсууд дээрээс маш их хавруулчаад байгаа. Миний бодлоор бол би энэ дээр бол ерөөс одоо миний үр хөвгчээ бусдынх ч байлаа үг гэхэд бол ургамдаг. А хий магтаалд бол сагсуулдаг. Иймэрхүү байдалд орчод байгаа л над эмзэгэлдэг. Яг би цэрэг цагтаагийн хүн очоор бол тэнэр хэд. Гэтэл дээр үеийн одоо генералууд өнтөрхэд цэрэгт очоод за цэрэг сайн байна уу юу байна алиух аж гутлаа тэгэл аймсч чинь үзий шивтэй хөлөөнөөрөө чи оролт бор болсон гэхэд цэргийн нүднээс нулимс гаргадаг байхгүй. Тэр хүн чинь үүргээг үүсгэхдээ дээд дарга нартад байгаа нөгөө доотлын цэргийн хөл хүзүү хүмүүс гаргахаас харин бариад гэхэд энэ миний цэрэг ямар сайхан юм бэ энэ дарга хэвээр миний төлөө яаж биш би энэ даргын төлөө зүтгэн шүү би их орондоо үнч биш шүү. Иржүүдийг бол их орон шиг сэтгэлгээ төрүүлэхийн тулд бол зүгээр нэг одоо нэг дөнгөлөн төлөлтөй хувцсууд энэ дахиад явахын тулд их орон гэсэн сэтгэлгээтэй тэр бүх юмсуудыг хийгээд цэрэгт нь явуул төрийнхэн сүлдийн тулд ер нь гэхдээ Монгол гэдэг улсын төлөө явахад Монгол гэсэн сэтгэлгээр төрж Монгол их орны төлөө тэр одоо сайхан дуу хоорыг сонсож тэр оройн тоонд оч 10 зурлууд амтгын тэр нэгдэхэд бол Монгол ирэх хүний хямраад. Цэргүүдээ үүдэх юм бол тамирчин цэргүүдээ үүдэхэд ингээд орж ирж байгаа цэргүүд чинь үнэхээр ингээд барайл ингээд одоо сах ингээд барайл одоо энэ дэг журамд нь оруулаад аав шиг наав ээж шиг нэв болоод үүргэн хариуцлаад хариуцлагамжлуулаад хайрлаад өгсөн тэгшрээл хөдөө нөр болоод хөлийн шал өөр болоод сэтгэлийн шал өөр болоод ингээд явдаг шүү дээ. Их сургууль төгсөөд очсон улсуудаас 3 жил айр морж асан халагдаад утсан айлын хүмүүсд ороод тэнд байж исэн бүх улсууд иргэн хардаг байлаа шүү дээ. Бидэнд тийм гоё одоо цэрэг цагдаач юм ингэж өөр болгож чаддаг юугаач дээр ямар ч гэсэн өөрийнхөө гэхдээ тэнд бол инглиш мэгтэй ганцхан сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Сэтгэлээсээ хатах юм бол үг хатаа болооч гэсэн үнэтэй байдаг л юм. За баярлалаа тань. За манай нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө өндөрлөг төгсөж байгаа учраас одоо бүгд нэг тий үүрэг хариуцлага одоо бид нар ямар байвал үүрэг хариуцлага ухамсарласан иргэн хүн байх вэ? Бид нар хүчрхэг чадaltaй сайн Монгол иргэн хүн байж энэ Монгол гэдэг сайхан эх орноо дэлхийд дахин дуурсгаж чадна тийм ээ. За тэгэхээр одон төгсгөн сэтгэлээ сонсъё. Тэгэхээр нэг цаг дуусч байна. Төгсгөлийн үг энэ үед надад говийн ноён утга данзааруулж байгаа үг санагдаж байна л да. Сэтгэлдээ муу юм бүү бодооч ээ. Нүдэндээ муу юм бүү хараач ээ. Тэ амаараа муу үг бүү хэлээч. Тэгэхээр зөв үг яриатай, зөв бодол санаатай. Тэгээд бусдын төлөө зүрх сэтгэлтэй л явж чадвал энэ бол хариуцлагыг гаргаж чадна тэр хүн. Хариуцлагатай байж чадна л гэж үгээ төгсгий да. За баярлалаа. За мөнх манд захирал. Бусдын төлөө явж чадвал өөрийг хариуцлагаас хүн хумсралсан хүн төрж төлөвшнө гэдэгтээ санал нэгдэж байна. Гэхдээ энэ сургуулийн наснаас биш бүр балчраас бүр ухаан орох тэр нялх цагаас л эхлэх болов өөрөөр хэлбэл нялхаасаа би энэ хороод ганцаараа биш бусдад найдаж болно гэхдээ бусдыг бас хүндэлж амьдрах хэрэгтэй. Бусад хүмүүс ч гэсэн надтай адилхан хэрэгтэй. Тэгэхээр би бусад хүмүүсийн эрхийг хүнддэг ёстой гэсэн ийм үзлийг хүнд хар багаас нь шингээж чадах юм бол өөрийг хариуцлага ухамсарлаж чадсан хүмүүс бий болох юм болоо гэж хардаж байна. За баярлалаа. За бүднэм. За эцэст нь хэлгээд одоо өдөр тутмын амьдралд маань тохиолж байгаа Улаанбаатарын иргэн хүний хувьд бүх одоо жолооч нартай тий өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж төгжрээ баг үүсгэж эхлээд хажуудах жолооч маань яв гэсэн эхлээд та яваач гэсэн соёлтой болцгоо гэж уриалмаар байна. Энэ бол нэг тулгымцсан асуудал байна. Тэгээд энэ дээр энэс цааш ярил зөндөө олон зүйл байгаа л да. Гэхдээ хамгийн түрүү энийгээ цөмөрөө ядаж шийдэж бай. Зам цусар их байна. Зам маань их бүглэрч байна. Гэхдээ энэ болгон дээр бас бухимдахгүйгээр сигналдахгүйгээр би үнэгээ эхлээд хажуудах хүнийг хүндлэж
дүгжрээгээ аливаа болох хурдан гаргажаяа гэдгийг уриалмаар байна да. Энэ бол бас том үүрэг хариуцлага шүү. За баярлалаа. Тэгэхээр цаг үеийн нийгэм тулгарч байгаа асуудлыг хэлэлцэж цаашид яах вэ гэсэн гарцыг хамтдаа хайдаг байгаа. Эдэн монголчуудад шууд хилцүүлэг нэвтрүүлэн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид хувь хүнийхээ хувьд ямар үүрэгтэй байх вэ? Иргэн хүнийхээ хувьд одоо нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг, за мөн эцэг эхийнхээ өмнө хүлээсэн, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг зэрэг маш олон үүргийн талаар за тэр үүрэгтэй зайлшгүй дагалдаж явах хариуцлагын талаар хамтдаа хэлэлцсэн байгаа. Тэгэхээр та дор бүрнээ өөрийнхөө үүргийг ухамсарлаж ядчил одоо нийслэл хоттой хогоо хаяхгүй за годамжаар одоо машин унаад одоо сигналдаж яваа сайхан залуус маань татсан тамхиныхаа ишиг машиныхаа цонхоор хаяхгүй байвал та энд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Ингээд дор дороо үүрэг хариуцлага ухамсарласан за хүчрхэг Монголыг хамтаа бүтээцгээе. Дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ. Morning sun, I feel you touch me in